ус чандман эрдэнэ. Чандман эрдний өмнө нэг үг байгаа. Хүслийг хангах чандман эрдэнэ. Хүслийг хангана гэдэг нь юу вэ? Хүний хүсэл юу вэ? Хүний хүсэл хамгийн ариун, нандин, хамгийн эцсийн том хүсэл бол үр хүүхдүүд нь эрүүл сарвал байгаасаа гэдэг хүсэл. Тэгвэл тэр хүслийг биелүүлдэг тэр юунаас илүү чандман эрдэнэ усан байна. Гэтэл бид нар 3 настай хүүхдийнхээ амтархан уудаг усаар жорлондоо хэрглэж байна. Скандинавын улсууд бол зүгээр амьдралын түвшин өндөр тулцсан болохоос биш тэнд гэр бүл салалтын асуудал, цогтруулгундаа мансууруулах боц хэрэглэлтийн асуудал гээд өндөр байж. Гэтэл Бутанд эдийн засгийн хөгжил тийм өндөр биш. Тэгсэн мөртлөө тэнд аз жаргалын индекс хамаагүй өндөр байж. Картаараа багтахгүй их тэгтээ тийм мөнгөтэй мөртлөө уйлаа сууж явах нь хэрэгтэй мүү? Эсвэл юуж байхгүй ч гэсэн үнэхээр аз жаргалтай бие бинийгаа тэврээ сууж явах нь хэрэгтэй мүү гэдэг зүйл рүү бодмоор хизээч монголчуудын дунд явхад гүзээтэй ирхэн харагддаггүй, тарган ангитай харагддаггүй ус гэдэг. Энэ юм чинь эргээд бидний нэг мундаг хөгжил дэвшилгээд байгаа тэр барууныхан тэр Америкийн чинь бидний өгд эдсийн амьдралын хэв маягийг өөрсдийнхөө зориг болгоцсон явж. Тэртээ тэргүй тийшээ очихын тулд өөрсдөө бид нар тэнд байгаа юм биш тойрч тэдрийг дагаж алдаж баахан хүүхдүүдээ хитжинтэй болгоод баахан коло Макдоналдс идэж баларч чаад тийм байна биш юм байна гэж явах юм уу? Эсвэл зунжингаа харуулаа идээд арцаа уугаад арга уугаад тарга уугаад явах юм. Яагаад өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт тэр мөсийг хайрлах ёстой гэд яриад эхэлвэ гэхээр хэрвээ тэр мөс хайлах юм бол бидний ууж болох усны хэмжээ 50% тал нь байхгүй болчихно. Сайн мэцхан үзэгчдээ Insights podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Батбаяр бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Хүрэлцэн авсан байна. Тэгэхээр ер нь бид нар ер нь ус гэдэг асуудлыг айгүй хөндөж ярих болсон. Мэдээж одоо чухал асуудал болохын хувьд бол мэдээж чухал асуудал. Тэр яг ингээд тоо статистик харахаар дэлхийн одоо гадаргын бид нар одоо 70% ус эзэлдэг гэж ярьдаг те. Тэгэхээр үүний ердөө 2.5% нь л яг ундны цэвэр ус байдаг. За үүнээсээ бүр 1-2% нь л яг гадарга дээр байдаг ус гэж хэлж ийн л та. Тэгээд бид нар одоо монголчууд гэсэн ер нь ол ус чандман эрдэнэ гэх мэт одоо ярьж хэлдэг. Тэгэхээр ер нь яг энэ дэлхийн одоо болоод ус Монгол улсын газар нутгийн хувьд энэ усны нөөцийг ямар одоо нөхцөл байдалтай байна вэ? Цаашдын одоо ашиглалт талаас те яг ямар асуудал үүсэж байгаа яг нөхцөл байдлын талаар та яриад хоёлаа яриагаа эхлэх үү? Тэр нэг тийм албаны хоосон эсвэл шинжилгээ ухааны хоосон үгнүүдийг ярмааргүй байна. Зүгээр асуулт зөрүүлээд наран дээр амьдрал байна уу? Сархан дээр амьдрал байна уу? Далайн ван дэлхийн эвдүүдэ тэнгэрийн ван өөр юу гэдгийг бусад гаригууд дээр амьдрал байна уу? Байхгүй байна. Бидний мэдхээр. Ягаад? Ус байхгүй. Ягаад ус байхгүй? Нийт дэлхий дээр байж байгаа дэлхийн маань нийт гадаргын 70% нь усаар бүрхэгдсэн учраас цэнхэрнүүдэн цэнхэр гариг гэдэг ингээ сарнаас авсан зургуудаар тэр усан дотор амьдрал байна. Амьдралыг бид нар зөвхөн өөрсдөө адилхан бодоод байдаг. Жишээлбэл далайн ус бидэнд хэрэггүй юм шиг. Гэтэл тэнд чинь халим амьдарч байна. Тэнд чинь акул амьдарч байна. Ингээд томоос авахуулаад өчүүхэн жижигхэн нэг стамтын хүртэл тэнд бүхэл бүтэн бидний магадгүй мэдэхгүй огт өөр ертөнц тэнд байна. Тэгвэл бид далайн усыг ууж чадахгүй учраас дэлхий дээр үж байгаа нийт усны зааны 2.7 гэдэг ойрцуулаад ярьчих. 3% нь ус нь одоо цэнгэг ус буюу fresh water за англи хэл дээр яаж буугаад байгаа монгол хэлэн дээр ч гэсэн бас жоохон цэнгэг гэхээр юу гэж ойлгох юм бас мэдэхгүй зүгээр шууд л хэлчихье. Хүн ууж болох. За хүн ч юм уу эсвэл сээр нуруудан ууж болох ус. Далайн усыг бид уух юм бол юу болох вэ? Далайн усыг уух юм бол хүн цангаж өгдөг. Өөрөлдвөл далай дээр төөрсөн далайчид өөрөө цангаж өгдөг. Монгол хэлэнд энийг загасчны морь усгүй сайхан нэрлсэн байдаг. За утга учир нь юу вэ гэхээр хэдий чиний их далайн усыг төдий чиний хурдан өөхөх буюу бид орж байгаа давсыг задлахын тулд улам их ус хэрэгцээ болдог. Ингээд өөрөөр хэлбэл далайн усыг уух юм бол бид нар цангаж өгнө гэсэн. Тэгэхээр далайн усыг уучаад цангана гэхээр нэг тийм эсрэг тесрэг юм шиг юм байгаа нь далайн усны шин чанарыг бүрэн дүүрээ харуулж байгаа. Гэтэл далайн усан дээр за одоо юу гэдэг би бол иддэггүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ тэнгисийн амьтдыг далайн одоо юу гэдүүлээ идэж тижэл тэр янз бүрийн хясаа юу гэдэг тэрийг иддэг хүмүүст хэдий чинээ далайн амтан байна тэдий чинээ амттай байна гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө тэр усыг нь уудгүй мөртлөө тэр усны дотор амьдарч байгаа амьтдыг
идэж уухад илүү амттай байдаг. За тэгвэл үлдсэн нөгөө 3% тал нь буюу нэг хэсэг нь мөс хэлбэртэй байж. Яагаад өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт тэр мөсийг хайрлах ёстой гэд яриад эхэлвэ гэхээр хэрвээ тэр мөс хайрлах юм бол бидний ууж болох усны хэмжээ 50% тал нь байхгүй болчих. Тэгээд далай руу шингээд орчих. Тэгэхээр бид нар усаа хайрлах ёстой. Тэр мөс хэнийх юм? Бид бүгдийнх. Мадагаскарынх биш, Монголынх биш, тэр чин Оросынх эсвэл тэр чин Америкийнх хятад хамаагүй гэж хэлэх үндэс байхгүй. Бидний тэр нэг улс гүрэн инээ тэрэ гэж яриад байдгийг бид нар өөрсдөө зохиогоод зураас татцсан болохоос биш байгаль дэлхий бол хэл хязгааргүй. За тэгээд тэр мөсөө хайрламаар бод. Гэтэл мөс маань хайлаад. Мөс хайлахаар хэдийгээр дөнгөж нийт усны дөнгөж 3%, 1.5% юм шиг мөртлөө хайлаад ирэхээр далайн төвшинг 3-аас илүү метрээр нэмэгдүүл. Хэрвээ энэ мөс маань хайлах юм бол Япон улсын Фужи бол үлдэнэ. Солонгосын хойг байхгүй болно. Мадагаскар арал байхгүй болно. Одоо өөр ядын Голланд улс байхгүй болно. Бельгик улс байхгүй болно. Европын нутаг дэвсгэр багасна. Хятадын нутаг дэвсгэр багасна. Тайваны арал үндсэндээ байхгүй болно. Гэт ингээд үзэх юм бол тэр уур амьсгалын өөрчлөлтгээ ярихаар нэг ихэнх залуучууд, ихэнх хүүхдүүд тэр хамаагүй тэр мөс бидэнд ямар хамаатай гэж. Гэтэл хамгийн том аюул чинь тэр болчиход байгаа. За жишээлбэл Япончууд хэдэн сая хүнтэй. За би сүү санаж байгаа бол 110 ч гэдэг л байж гэдэг лээ. За тэр хүмүүс нутаг дэвсгэр нь байхгүй болоо гэж хайж байгаа. Өмнөд Солонгосын 20 хэдэн сая хүн, хойд Солонгосын 20 хэдэн сая хүн, 40 сая хүн хэрвээ Солонгосын хойг усанд авчих юм бол хайж байгаа. Ингээд дэлхийд даяар асар том нүүдлийн асуудал гарсан. Тэгвэл бидэнд яаж нөлөөлөх? Бид их газар дээр өргөн удаан нутаг дэвсгэрт байж гин гэдэг. Гэтэл энэ газар руу ч бусад хүмүүс ирүүл яах вэ? Дэлхий дээр 8 тэрбум хүн байна. За тэгээ үлдсэн 1.5% нь ус байж гинэ гэдэг. Тэгээ дэлхий дээр байж байгаа нийт усны 1.5% нь ууж болох цэнгэг ус. За чи сая бол аюу гой хэллээ. Гадарга дээр байгаа ус. За гадарга дээр ч бас газрын дор усаа ус оруулж. Гэтэл энэ усных нь тэр 1.5% усных нь 5.1 нь буюу 20% нь дангаараа байгаль нуур. Байгаль нуурт байж. За байгаль нуур Lake Baikal гэдэг одоо та хэд бол нөгөө юугаар хэлдэг. Гэтэл дэлхий дахин Baikal Lake гэдэг үгийг мэддэг мөртлөө энэ Baikal гэдэг үг нь байгаль гэсэн утгатай монгол үг гэдгийг мэддэггүй. Яагаад Baikal гэдэг? Яагаад гэвэл монгол хэлний хамгийн гайхамшигтай бусдаас онцлог болсон хэлний үгийн болон хэлний үзүүрийн г үсгийг өөр хэлний хүмүүс хэлж чаддаггүй учраас к-гаар орлуулад Baikal болсон. Тэгээд нөгөө nature гэсэн утгатай монгол үг юмаа гэдгийг бид нар дэлхийд дахинд гаргаж чадаагүй. Одоо ч гэсэн айгүй бол чамагч биш байх таних учраас бусд нь байгаль гэж нэртэй байгалмаа, байгаль гэж нэртэй монголчууд бол одоо манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн ямыг дотор байгаль нуурын нэр байж. Энийг бид нар дэлхийд дахинд энэний арталд би ямар санаагаар хэлэх гээд байна гэхээр бид нар өөрсдийгөө хэл хязгаар тусгаар тогтносон Монгол улс гэж ярьдаг яриа нь маш зөв яриа юм шиг боловч нөгөө талдаа бид нар бусдаас огт хамааралгүй юм шиг бусдад холбоогүй юм шиг бодоод байдаг. Гэтэл бид нэг л их дэлхийтэй бид нэгэн гаригтэйгээ дуу хөвгт намайг хөвгт байхад дуулдаг байсан. Тэрний араас нь одооны хөвгтүүд илтгэр бид нэг завин дээр сууж байгаа хүмүүс. Завин ямар нэгэн байдлаар эвгүүтэх юм бол бид нар бүгдээрээ л хамт. Нэг нь үлдэнэ гэж байхгүй. Аль нэг улс. Тийм болохоор бид нар хүн төрлөختөн гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. За ингээд хүн төрлөختний усны нөөцийг аваад үзэх юм бол зүгээр л та бодоод үз. Нийт тэр их олон 200 гаруй улс гүрэн байдаг гэл ингээ ярьдаг. Гэтэл тэрний дэлхий дээр байж байгаа хамгийн том нуур болох байгаль нуурт нийт усных нь 5.1 нь байж. За бусад уснууд хаана? За би хэдэн гол хэл. Нийл мөрөн, дэлхийн хамгийн урт мөрөн. Дунай мөрөн, Амазонг мөрөн, Енисей. За өөр юу гэдэг? Амар мөрөн. Гих мэт за хөх мөрөн, шар мөрөн гэдэг ингээ шар мөрөнг бол бид хатан гол гэдэг. Ингээ 5 6 за би сайн нэг 7 голын нэр хэлж. Энэ голууд маань асар их устай. Энэ усууд маань ус маань биднийг тэжиж. Тигр Ефрат гэдэг мөрний ирэг дээр 2 голын заагаар анх дэлхий дахин төр улс үүссэн хүн. Бусад төрөлтнөөс сармагчнаас ялгаатай нэгэд хүн үсээд ингээ явсан. Тэгээ голоод байгаа л амьдраад яваад. Төр улс үүсэн бий болсон голтой холбоотой, мөксөн голтой холбоотой. Тийм болохоор усны нөөц гэдэг юм нэг хідэн тоо хэлээсэй гэж хэлэхээс илүү одоо та хэд маань та бүхэн маань манай өн үзэж байгаа хүмүүс ч гэсэн маш сайн мэдж байгаа. Дэлхийн хамгийн алдартай эзэн түрэн ямар улс вэ? Ромын эзэн түрэн. За тэгвэл Ромын эзэн түрэн ягаад мөкс? Уснаас болж бүр тодруулж хэлвэл жорлонгоос болж мөксөн.
Би таныг ингээд усны нөөц ярингууд юун жорлон яриад үгүй. Гэтэл тэр нөөцгээд асар том гэж бодсон юм чинь бидний хажууд байж байгаа байхгүй. Өглөө бид та өглөө босоод хамгийн түрүүнд хашаа ордог. Банны өрөөр ордог. Тэр банны өрөөнд ороод хувийн хэрэгцээгээ хангана гэдэг чинь хүний амьд байх нөхцөл буюу хүн болгоны 8 тэрбум хүний хийдэг ажил. Хэрвээ энэ ажлаа хийж чадгаал болчих юм бол хүн төрлөختөн сүйрнэ. Сүйрэл гэдэг зүйл чинь чих орно. За тэгээд Роми эзэн түрэн ямар учиртай байсан бэ гэхээр Тибериус гэдэг голын ирэг дээр одооний Ром хот байж байгаа. Тэгээд голынх нь юуны доотолд хотын доотолд асар өргөн удам маш сайхан тал байсан. Тэрүүгээр дүүрэн тариа тарьж нөгөө Ромын алдарт легионы цэргийг тижээдэг байсан. Гэтэл сая гаруй хүнтэй болоод олон зуун жил нийтдээ 700 жил орсон тогтсон тэр төр улс маань орсон тогтнож байгаа үедээ бүх жорлонгийнхоо юг хаягдл усыг Тибериус гол руугаа хийдэг байсан. Гэтэл аажимдаа нөгөө Тибериус голын бохирдлоос болоод нөгөө өргөн удам нутаг дэвсгэр дээр нь тариа ургахаа болж эхэлсэн. Энэ үед нь нөгөө цэргээ нэг дор байлгаж чадахгүй болсон учраас боломжтой газар руу тараан байрлуулж эхэлсэн. Ингээд хамгаалтгүй болсон учраас хойноос барбарууд гэж нэрлэгддэг германчуудын өвөг дээдэс бидний өвөг дээдэс Атила хаан тэргүүтэй хүннүүчүүд ороод Ром эзэнт бүрнийг нураасан. За ингэ бодохоор бид нар нөөцийн тухайн асуулаараа гол дагаад явсан гэсэн мөртлөө нөгөө голоо устгаагүй шүү. Тибериус гол одоо ч гэсэн. Гэтэл тэгж аимшигтай бохирдуулснаас болоод өссөн байна. За Монгол улсын тухайд аваад үзье. Монгол улсад нийт нэг 596 км3 гэж бид нар ярьдаг ийм ус байна. Тэрний 70% нь нуур байна. 70% нуурны 70% нь өөрөө хөвсгөл нуур байж байна. Хөвсгөл нуур бол дэлхийд ховор цэнгэг устай маш сайхан нуур. Өөрөөр хэлбэл зарим нэгэн гадны хүмүүс эренгүүтээ хүн төрлөختний ирээдүй энд байж штэ гэж ярьдаг. Яг далай нуурт байгаль нууртай адилханаар. Яагаад тэгдэг вэ гэхээр тэнд зүгээр байглаасаа уухад бэлэн сайхан ус байж. Ямар ч үнцэн нэг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өртөхгүй гэсэн. Гэтэл тэрийг бид нар одоо дахиад бохирдуулаад эхэлж байна гэсэн. За нийт усных нь нэг 596 км3-ийн 36 км3 нь юу байж идэг? Гол байж идэг. Дөнгөж 10.8 км3 буюу нийт бидэнд байж байгаа усны дөнгөж 2% нь газрын дор хувьсан. Гэтэл бидний усны хэрэглээ тэр чигээрээ газрын дор хувьснаас. Та усанд орохдооч, машин угаахтаач, уухтаач өөр юу гэж хэлж болох вэ? Жорлон орохдооч ганцхан та гэдэг яг бид бүгдээрээ газрын дор хувьсаал хэрэглэж байна. Асар их байгаа гадаргын уснасаа хэрэглэхгүй газрын дор хувьснасаа байхгүй байгаа газрын дор хувьснасаа хэрэглээд байгаа нэг бол бид тэнэг юм уу? Эсвэл бидний систем болохгүй байна. За ингээд нөөцийн хувьд байна. Нэг нөөц төр би зориуд хэлэхгүй орхисон нэг тоо байна. Энэ нь одоогийн байдлаар 19.6 км3 мөнгө цас бүсэн гол Монгол улсад байна. Энэ аимшигтай тоо. Ягаад аимшигтай вэ гэхээр энэ тоо намайг одоо 20-30 жилийн өмнө анх усны асуудлыг ярьж эхэлж байхад 44 км3 байсан. Одоо 20 болсон. Би нэг хөгшин хүн биш байгаа юм шүү дээ. Гэтэл би амьддаа тэр их 44 км3-ээс манай нийт голуудын уснаас их байсан. Манай голуудын 36 км3 биш. 44 км3-ээс мөнгө цас маань намайг үгээгүй байж хахад намайг дөнгөж ус бууралтж байгаа. Энэ хооронд голын уснаас 42 баг болчих. Дахиад 6 жилийн дотор буюу 2030 он гэхэд 6 км3-ээр багасна. Энэ янзаар явах юм бол 2050 он гэхэд ойролцоогоор Монгол улсад мөнгө цастай уул байхгүй бол. Тэгэхээр түүний шалтгаан нь нэгдүгээр уур амьсгалын өөрчлөлт. Ерөөсөө л уур амьсгалын өөрчлөлт. Яг тэр уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан юу юм бэ гэд ярих юм бол нөгөө үйлдвэрлэл энтергээ бүх юм. Гэтэл тэрийг нь салахаа байлаа зөвөр Монголд мөнгө цастай уул байхгүй бол юу вэ? Ховд аймгийн төв, Баян-Улгийн аймгийн төв, Увс аймгийн төв, магадгүй Говьлтан аймгийн төв. Ингээд энэ дөрвөн аймгийн төв дээр байж байгаа 50 мянган хүмүүс ойролцоогоор шүү. Тэгээ энэ аймгийн 70 мянган ойролцоогоор 300 мянган хүн 15 сая малтайгаа амьдрах боломжгүй бол. Танай голомт банк жишээлбэл юу гэдэг за 50 жилийн хугацаатай тийм байдгүй байх л та 50 жилийн хугацаатай зээл олгогдсон бол 50 жилийн дараа тэр зээлийг чинь эзэн зээлээ төлж чадахгүй. Тэр эзнээс шалтгааллахгүй. Яагаад тэгэхээр мөнгө цаснаас их авч байгаа голууд ширэг. Мөнгө цас дуусбал. Хаал бол. Гэтэл мөнгө цаснаас гол их авч байгаа хамгийн чухал гол нь ховд гол.
Ховдгол хар ус нуур руу ордог. Хар ус нуураас чунарын гол ороод хар нуур руу ордог. Хар нуураас хоолойн гол ороод дөргөн нуур руу ордог. Тэгэхээр ховдгол ширхэх юм бол нөгөө сая хилдэг нуурууд маш эргээд газрын зураг дээр харах юм бол их нууруудын хотор гэж гайхамшигтай газар тэрнээс баруун тийшээ бүгдээрээ ширхэх нь. Ингээд экологийн суйрлал. За би одоо жишээлбэл хүн сонирхдаг учраас хэлчихье. Уул нь голомт ус хоёрт нэг хамаагүй. Гэхдээ халдсан бүрэгдээгээд хүн болгоод цээжилсэн нэг газрын ховор элемент ч үл юу ч үлээ нэг юм яриад. Тэр 2060 оныг хүртэл үйлдвэрлэлээ явуулна гэж. Гэтэл тэр үйлдвэрлэл нь эд сайхан явж явах үед бүхэн болоод явна гэж бодоход эд сайхан үед 2040 2050 оны үед уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ховдгол дээр асуудал үүсгэн. Нөгөө үйлдвэрлэл нь явж чадах юм уу? Тэгэхээр бид нар нэх алсын юм шиг юм бодоод байдаг. Гэтэл 2050 онд жишээлбэл өнөөдөр төрж байгаа хүүхэд хэд настай байх? Дөнгөж 25 6 байх. Тэгэхээр тэр үед Монгол улс юу болох юм гэдэг энэ асуудлыг бид нар усны нөөц гэдэг асуудлыг ярихаар хэдэн хуурай тоо ярих биш харин өөрчлөлт динамикийг л харах хэрэгтэй. Та бүхэн маань Монгол улсад байж байгаа одоо жишээлбэл би одоо банкны юм сайн мэдэхгүй шүү. Гэхдээ Монгол улсад байж байгаа гадаад валютын нөөцгөр 2 тэрбум 7 тэрбум хэд ч гэдэг нэг тоо яриад байдаг. Гэтэл тэр тоо чинь байнга л өөрчлөгдөж байгаа. Ёстой. Ихсчихвэл сайн. Гэхдээ зайлшгүй тохиолдолд багасгаж нөгөө дараагийн ихсэлтэй яг энүүтэй адилхан усны нөөцийн асуудлыг бид нар зүгээр нэг тоо яриад их баг гэж ярих биш харин бид яаж ашиглаж чинь яаж байгальтай үлдээж чинь л гэдэг. Тэгэхээр нөөцийн асуудал асуусанд баярлалаа гэхийн зэрэгцээ саяын тоонуудаар харьцуулаад хэрвээ бид нэг хүнд ноогдох усны нөөцөөр ярих юм бол бид нар дэлхий дээр ховор баян улс. Ягаад гэвэл хөвсгөл нуур байж байгаа юм чи ягаад гэвэл энэ олон гол байж байгаа. Гэтэл бүс нутгаар яриад ирэх юм бол Улаанбаатар хот усны нөөцийн хомсолд орсон байна. Өмнө Говь аймагт уул уурхайн үйлдвэрүүд байна усны нөөцийн хомсолд орсон байна. Бусад газруудын хомслууд орсон. Тэгэхээр бид нар нэг юм ус байна гэж хэлээд бодох биш. Харин яг тухайн бүс нутаг тухайн газар ус байна уу? Одоо танаа энэ байшинд та бүгдийн хэрэгцээтэй ус грантаар ч гоожж гэнэ үү? Та бүгдийн хэрэгцээтэй байгаа хэдэн одоо энэ байшин дотор юу гэдгийг бодъёлтой хойлоо зүгээр зохиогоод хэлчихье. 100 жорлон байдаг байлаа гэж 100 жорлонгийн султуур байдаг байлаа гэж бодъё. Тэгвэл 300 эмэгтэй ажиллаж байгаа гэж бодъё. Тэгвэл нэг хүнд нэг суултуур дээр 3 эмэгтэй ноогдох нь гуруулаа орж чадчихээн чадчихээн. Тэгвэл энэ тоо цэцэрлэгт ямар? 5 суултуур баг. 30 хүүхэд баг. Тэгээ нөгөө мөн нэг настай 30 хүүхэд чинь 5 суултуур дээр сууж чадах. 3,000 хүүхэд ерөнхий улс хурлын сургууль сурчээдэг. Тэгтэл тэнд 10-аатхан угаалтуур байж. 10-аатхан суултуур байж. Яаж амжих? Нөгөө 5 минут. Тэгээ хүүхдүүд өвдөж. За тийм учраас нөөцийн асуудлыг бид нар маш өргөн хүрээнд авч ойлгосоо. Зүгээр нэг тоо гэж битээ ойлгосоо л гэж. Тэгэхээр ялтчгүй өөрөө нэгдүгээрт байгаль экологтой холбоотой асуудал, дээрэс нь ялтчгүй нийгмийн эдийн засаг холбогдоо явчихж байна л та тий. Тэр нэг салбарын түвшин та бас ингээд сая дуртад хэллээ. Уул уурхайн салбар бас ингээд усыг ашиглаж байна. За хөдөө аж ахуй дээр ч гэсэн магадгүй ашиглаж байгаа гэх мэтчлэн ярихаар яа одоо яг Монгол улсын нөхцөл байдлыг харуул яг энэ салбарууд дээр яг за магадгүй хөдөө аж ахуй мэдээж одоо хүмүүсийн илүү анхаарал татдаг уул уурхайн салбарын ус ашиглалт тий. Тэгэхээр энэ салбаруудаар нь яг аваад үзэхээр яг усны одоо энэ ашиглалт нөөцийг яг хэрхэн зөв ашиглах тал дээр ямар одоо бодлого хэрэгжүүлдэг ингээд цаашдаа ямар одоо шинжлэх шаардлагууд магадгүй байгаа энэ талаас нь та яривал яг салбарууд дээрээ төвлөрөөд дэлхийн дээр усны хэрэглээний тоонууд байдаг. Энэ тоотой манайх адилхан байгаа. Нийт хэрэгжилж байгаа усны нэг ойролцоогоор 50 орчим хувь хөдөө аж ахуйн усны хэрэглээ. Газар тариалан мал аж ахуй гэсэн. Харамсалтай нь манад газар тариалан мал аж ахуй зориулж байгаа усны ус үнэгүй учраас тоолдоггүй. Бидэнд нэг аюул байна. Ус үнэгүй учраас юм үнэгүй учраас тоолдоггүй. Тэр байтугай би одоо 1910 20-од оны үед Европт болж исэн инфляцийн түвшинг хардаг өглөө цалингаа авчаад тэр цалингаа авч явж ирснээс гудамжинд хайцсан илүү амархан болж нөгөө цаас болж үнэгүй болж ирсэн. Тэр үнэгүй л болвол юугүй гэдэг. Тэгэхээр үнэгүй байгаа юм аа гэсэн. За тэгээд би нэг юу хэлээ. Монгол улс хэдэн юутай малтай одоо 50 сая гэж. За 58 сая байж байгаа. Тэрний 30 сая нь хонь байгаа. За тэгвэл нэг хонь өдөрт 5 литр ус уух гэсэн. За тэгээд та бодоо 30 сая даваар үржүүлэхээр 150 сая 365 саяар үржүүлэхээр хэдэн тэрбум гарна тэрийг литр метр куб чиглүүлвэл нэг тоо гараад. Энэ манай хөдөө аж ахуй хэрэглэж байгаа ус. Тэгтэл мал болгон
5 литр, хонь болгон 5 литр ууж чадж байгаа юм. Үгүй. Хангай дээр зарим газар гол дээр байгаа учраас 5-аас илүү ихийг ууж. Гэтэл говьд ууж чадахгүй. Хангайд өглөө босонгуудаа шийдрийн ус уучиж. Өвөл болоод ирэхээр юуны засны ус уучиж. Тэгэхээр энийг бид нар нөгөө саяын тоолно гэж тоолдгоо гэд би айгүй хэлсэн мэт тоолох гэхэд маш хүндрэлтэй. Хэрвээ худаг байгаад зөвхөн худгаас уудаг, худгийн уснасаа тоолууртай байх юм бол малчтын удаг дээр тоолуур. Мөнгө авахын тулд тоолуур тавих гэж бодоод байгаа. Бид эцсийн дүндээ юу хийх вэ? Water footprint гэдэг нэг ойлголт байгаа. За миний англи хэлний дуудлага аюул сайхан шүү. Тэрүүгээрээ хэлэхээр нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэгэлдэг усны хэмжээ. Жишээлбэл хоньны мах ямар үнэтэй? 1 кг хоньны мах чиний урт талд чи хэрчээд гоё одоо за бантан гэж хэлчих дуртай болоо гэж бантан хийхин тулд тавьж байгаа 1 кг хоньны мах чиний ширээн дээр очихын тулд хэдийгээр хэмжээний ус хэрэглэв. Энэ өөрөө эдийн засгийн тооцоо байхгүй. За одоо та уул уурхайн тухай асуусан. Жонш би зүгээр санаад хэл. Жонш ямар үнэтэй юу юм? Одоо бүтээгдэхүүн. За мэдхгүй. Зүгээр хоёулаа зохиоч. Юун дээр 1 кг жоншийг дэлхийн зах зээл дээр гаргаад $1 зардаг гэж бод. Гэтэл жоншийг олборлохын тулд асар их хэмжээний усыг шавхан зайлуулдаг. Тэгвэл тэр шавхан зайлуулж байгаа усных нь хэмжээ 1 кг малтыг олборлохын тулд 10 литр ус зарцуулдаг байх юм бол нөгөө жоншийг олборлох хэрэг байна. $1 төлөө. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ уул уурхай за сая та салбар гэж хэлсэн учраас салбарын усны хэрэглээ гэдэг зүйлийг зүгээр нэг одоо бид ч бас алдаа гэдэг л да тэдийг хэрэгжилж ийн л ашиглаж ийн л гэж яриад идэгт тэр ашигласан нь өөрөө үр ашиг өгч байгаа юм уу? Жишээлх юм бол алтныг хөтөлбөрийн үр дүнд алт 2 ч болт юм хэд болт юм. 30 жилийн хугацаанд бид нар алт гэдэг тэр шар өнгөтэй юунд ч хэрэгтэй юм бүү мэд металлыг олборлохын тулд 700 гаруй гол горхио ширэг хийчих. Тэр хэдэн килограммын хэдэн тонны бүүмэд баахан алт олборлсон баг. Тэр бидэнд юу өгсөн? Бодвол юм өгсөн л багтал тэ одоо энэ үдсч өмсөйг хувцсан минь бүгдийг л өгсөн баг. Энэ баашин гэж гэдэг юм уу. Гэтэл 700 гол хэдэн үеэр нь биднийг тижих байсан. 700 гол ширгснээс болоод бид нар ямар алдагдлалд орсон. Энийг ярих хэрэгтэй. За уул уурхайн ашиглалтын тухай асуудал дээр бид нар бас ингээд нэг уул уурхай гэдэг ерөнхий юм болмоор. За би бүр их сонин жишээ танай үзэгчдэд одоо зарим шүүмжлэг баах тийм утгаар нь хэлчихье. Улаанбаатар хотод байшин барих зайлга. Байшин барьмааргүй. Яагаад? Хөгжил дэвшлийн эсрэг юм хэлж байгаа. Гэтэл байшин барихад хамгийн түрүүнд юу хэрэгтэй болт? Хайрга илс. Энийг хаанаас авд? Уцаар зуурна. Туул хэрэг. Нөгөө туул болоод бид нар гомцтуулаад байна шүү. Тэнд зүгээр байж исэн хайргыг авчаар ууршилтан нэмэгдэн алдагдал нэмэгдэн. Тэгээд хайргыг аваад өндөр байшингууд барьцсан мөртлөө гинтхэн Батбаяраа нөгөө туулчин багтаад энэ чи яхаараа туулаа хамгаалд. Өөрөөр хэлбэл энэ байшин юуны үндсээр босч ирж. Тэгээд энэ байшин бослоо гэд бидэнд ямар ашиг гэж. Туул маань байвал бидэнд ямар ашиг байсан. Ингээд эргээд нөгөө хөгжил дэвшлийн асуудал руу орноор хөгжил гэж юу юм? Их мөнгөтэй байхыг, сайхан юмтай байхыг хэлэхгүй харин аз жаргалтай байхыг хөгжил. Монголын дэлхийн хамгийн аз жаргалтай улс хаана? Скандинавын орнуудаар. За би бол арай эсрэг саналтай ботаник гэж ярьдаг. Тийм. Яагаад гэхээр тэр нөгөө зарим индексээр тий Скандинавын улсууд бол зүгээр амьдралын түвшин өндөр тулцсан болохоос биш тэнд гэр бүл салалтын асуудал, цогтруулгундаа маань сурвалж боц хэрэглэлтийн асуудал гээд өндөр байж. Гэтэл Бутанд эдийн засгийн хөгжил тийм өндөр биш. Тэгсэн мөртлөө тэнд аз жаргалын индекс хамаагүй өндөр байж. Эцсийн дүндээ бидэнд юу хэрэгтэй юм бэ? Асар их юулаа картаараа багтахгүй их тэгтээ тийм мөнгөтэй мөртлөө уйлаа сууж явах нь хэрэгтэй юм уу? Эсвэл юуж байхгүй ч гэсэн үнэхээр аз жаргалтай бие бинийгаа тэрвээ сууж явах нь хэрэгтэй юм уу гэдэг зүйл рүү бодмоор мэдээж аль нэг туйл руу явж болохгүй дунд нь бидний зөв зам байж байгаа. За яг энүүгээрээ бодоод үзэх юм бол хөдөө аж ахуйн усны хэрэглэн дээр бид нар асар их ус хэрэглээтэй байна. Ялангуяа газар тариалан дээр. Гэтэл бид нийт тариалж байгаа талбайнхаа арга хүрхгүй хөвтөн услаатай явж. Хэрвээ услаатай газар тариалан хийх юм бол бидний ургац улам нэмэгдэх боломжтой. Мал маань
нийт нутаг дэвсгэр дээр уулын нутаг дэвсгэрийн 3/2-ыг бэлчээр усчуулт хийцэн байсан. Гэтэл тэр худгуудаа устгаснаас болоод мал маань худаг тойрсон ус цэгийг тойрсон бэлчээрийн талхагдлалд ороод цөлжилтөнд ороод. Мал маань ус баг уудаг болсноос болоод хоногт хэдэн литр ус хэргэлдэг гэдэг тэр нөгөө 5-6 литртэй хүрч хэргэлдэггүйгээс болоод малын бие давжаараад. Цөлжилтөд шалтгаалаад ургамлын бүтэц өөрчлөгдөв. За одоо анзаарвал миний үеийн монголчууд гэж хэлье. Шиний үеийн монголчууд хоёрын хооронд ялгаа нь юу вэ? Өндөр байгаа биз. Одоо миний үеийнхэн хамаагүй намхан. За яагаад? Шингэжилтэй ус гэж бол. Бидний дээд үе усанд ордгүй үе байсан. Мэддэггүй байсан. Бид 7 хоногт нэг удаа усанд ордог үе. Одоо Европынхан ялангуяа Чиний Скандинав улсынхан өдөрт 2 удаа усанд ордог үе. Байнга услаатай байвал зүлэг цэцэг нохоо яаж ургадаг яг тэрнтэй адилхан хүний биеийн арьс ясанд хэдий хэмжээний юу очино, чийг очино хэдий хэмжээгээр эрүүл сарвал хөгжих, твжих, өсөх боломжтой бол. Тэгэхээр нөгөө аз жаргал гэдэг нь бол энэ хаана хамгийн сайхан үн цэнтэй барилга вэ? Хамгийн сайн усан хангамжтай газар л хамгийн үн цэнтэй байдаг. Жишээлбэл энтхийн хэдэн сая доллараар үнэлэгдэх нөгөө дэлхийн том байшингууд өөрөө усан сантай 4-5 угаалгын өрөөтэй гэдэг ингээ явцдаг шүү дээ. Тэгэхээр энэний арт талд нь бид нар хамгийн чухал юм нь мөнгө гэж тооцоод байдаг. Гэтэл эцсийн дүндээ аз жаргал төрөгдөх хамгийн чухал юм нь нөхөр ус юм а гэж ийм л зүйлийг бодоосоо. Тэгэхээр би нөгөө эргээд таны асуулт руу бид нар тэр мөнгө гэдэг юмыг бий болгохын тулд усаа устгаад аз жаргалыг бий болгодог, усыг устгаад мөнгийг бий болгодог байгалийн баялагуудын араас явж байна. Тэгээ алтан холборлж, зэсээ холборлж, нүүсээ холборлж мэдээж бидэнд талх өгч जैन, мэдээж бидэнд цалин өгч जैन ингээд бүгдийн гэхдээ арай нэг жоохон өөр өнцгөөс харуул тэрэнгүүгээр бид нар амьдарч болох юм шиг байгаа таа л гэж бодогдмоор юм шиг санагдаад. Тэгээд байшин барилга босох гээд яраад идэг хэдий чиний өндөр байшин барина, хэдий чиний олон байшин барина, тэдий хэмжээгээр нөгөө голын ч ус багасгах нь шүү. Тэгээ ирээдүйдээ нөгөө гол нь байхгүй болчих юм бол тэр өндөр үн цэнтэй тэр сайхан байшингууд чинь өөр эргээд хог болох. Тэгэхээр бид нар хог навш үйлдвэрлэхийн төлөө үн цэнтэй голоо устгаад байгаа юм биш байгаа гэдэг зүйл рүү л юм сэтгэлгээний өөрчлөлт, хандлагын өөрчлөлт хийсэн гэж бодож л асуултаас чинь жоохон дэлхий хариулчлаа шүү. Тэгэхээр яг мэдээж ялваа одоо эдийн засгийн болоод нийгмийн одоо үйл ажиллагаар эхлэхэд нөгөө талдаа эргээд бид нар энэ байгалийн баялаг ялангуяа усныхаа нууцыг хамгаалах иргэн одоо сэргээх талаас нь юм уу те нөхөн сэргээх талаас нь анхаарах шаардлагатай болж байна. Тэгэхээр яг энэ төрлийн төсөл хөтөлбөрүүд ер нь Монгол улсад ямар төвшөнтэй яаж хэрэгжиж байна. Одоо сая сүүлд жишээ нь одоо усны газар магадгүй одоо голонд магтай хамтраад одоо бомбтын цөөрмийг байгуулах ажлыг жишээ нь хэрэгжүүллээ те. Тэгэхээр энэ мэтчлэн яг нь усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах төрлийн төслүүд хөтөлбөрүүд Монгол улсын түвшинд ер нь яг цаашдаа яг ямар хуу түвшинд илүү сайн түвшинд хэрэгжих шаардлагатай байна вэ? Та энэ талаас нь жишээ одоо та эдийн засгч хүн. Эдийн засгийн амин сүнс нь юу вэ? Хөрөнгө оруулалт. Зээл, юу гэдэг нь те санхүүгийн хуримтлал. Бидний одооний амьдарч байгаа эдийн засгийн систем хааны газар хэн нэгэн хүн юуны санхүүгийн хуримтлалыг бий болгоод тэрийгэ зөв эргэлтэнд оруулж чадах юм бол эдийн засаг хөгждөг юм байна гэдгийг л олсон. Энийгээ бид нар санхүүгийн хуримтлал хийдэг газрыг нь банк гэж нэрлэсэн. Тэгээ банк нь ингээд эдийн засгад хичээе. Яг энэ үнтэй адилханаар усны нөөцийн хуримтлалыг хаана бий болгож чадна тэнд хөгжил төвчлэр. Сармагчин хүн хоёрын ялгаа юу вэ? Ухаанаар. За би бол ухаанаар гэж бодохгүй. Миний бодлоор бол хүн сармагчнаас хамаагүй тэнэг. Ялгаа нь юу вэ гэхээр сармагчин маань хөөрхийн амьтан одоо хүртэл голын усыг очиж уудаг байхгүй эсвэл үсрээл гараараа хотгож уудаг. Гэтэл хүн аль хизээний усны нөөцийн хуримтлал гэдэг зүйлийг бий бодож олоод сав болоод авцсан.
Сав болоод өөр газар аваачаад өөр савнд хийгээд буцалгаад гоё хоол болгоод ингээд хөгж ирсэн. Тэр байтугай тэр голын уснаас нь насуусаар татаад авчирдаг болсон. Тэр байтугай шинээр нуур үсгээ. Тэгээд газар дороос ус аваад ингээд явцсан учраас хүн амьтнаас ялгаатай нь усны нөөцийн хөрөмтлийг бий болгосноор амьтнаас ялгаатай болсон. Энийг тэр Дарвиний үед юм уу Энгельсийн зохиолууд дээрээс бид нар харж болно. Тэр хоёр маань болохоор Дарвин бол төрлийн үүсэлгээд ажил хөдөлмөртэй холбосон. Энгельс болохоор хөдөлмөр юу болоход бичнээс хүн үүсгээд хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг орол гэтэл хөдөлмөрөөсөө илүү чухал юм нь юу байсан бэ гэхээр усыг голоос авч уудаг биш харин хоригдлуулдаг болсон. Өглөө чи шүдэ угаахдаа стакан тусаа авч байгаа. Тэр усны нөөцийн хоригдол. Усны зөрмөлтгөөд тэнгэрийн юм бодоод тэгээд энэ хоригдлыг хийснийхээ үчин чи шүдэ илүү сайн угааж нэг талд нөгөө талдаа энэ хоригдлыг хийсний үчин илүү ус хэрэглэхгүйгээр хэмжиж. Тэгэхээр усны нөөцийн хөрөнгө гэдэг ийм л ч болдог. Яг энүүнтэй адил. Чи өглөө шүдэ уухын тулд стакан хувааж авдагтай адилхан бомбтын аршаанаас доошоо урсж байгаа усыг цуглуулад нэг савнд тогтоогоод авчих юм бол дараа нь бидэнд хэрэгтэй болно гэдэг утгаар би одоо 16 шиг санаад байна. 16 мянган метр куб буюу төрөний 5 этарын тоосон тоогоор бодох юм бол 16 сая литр усыг хөрөнгөлүүлэх боломжтой 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй 1.7 багтай 1.8 руу ч төгсөж байгаа. Ийм үнэтэй юг нуурыг за хөв цөөрөм гэдэг хүмүүсийн толгой эргүүлээд хэдэж шүү. Нуур гээл бодчих жижигхэн нуур гээл бодчих. Энэ нуурыг англи дээр бид нар хөвчлэн поунд гэдэг нь жоохон бол лейк гэдэг нь. Энэ нуурыг голомт банкны хөрөнгө оруулалтаар бид нар хийж. Энэ өөрөө голомт банк мэдээж өдий хүртэл маш олон төрлийн хүнд хэрэгтэй асар их олон ажлуудыг хийсэн. Гэхдээ би тэр дотроос нь жижигхэн боловч хамгийн үр дүнтэй ажлыг гэж ойлгож байгаа. За яагаад? Асар их хэмжээний Монгол улсад нийт усны 250 мм хурд үндэс ордог, 650 мм ус урсдаг. Өөрөөр хэлбэл бид нар байгалаас алдагдaltaа ус. Тэгвэл тэр усыг цуглуулад ууршилтаар өгөх юм бол нөгөө бидний дэмжиж чадахгүй байгаа агаарын бохирдол чинь шийдэгдэнэ. Агаарын бохирдлын үндсэн шин чанар нь нүдэнд үл харагдах тоосонцор. Тэр тоосонцорыг барьдаг юм чиг. Тэгээд зундаа агаарын бохирдол мэдээж галаас гадна утаа биш өөр юмнаас гадна зундаа агаарын бохирдол харьцангуй гайгүй болчдөг шалтгаан нь нөгөө том ногоо навчтай хитэн муу үзэгдэг үл яснууд нөгөө муу хэдэн ургамлууд чинь тэр тоосонцорыг өөртөө бариад нэг тоосторсон царимуутай юм болчдөг шүү дээ. Тэгээ бороо оронгууд гоё болдог. Яг тэр чинь тэрнээс гадна ус өөр. Одоо энд Монголын нэг өдөр гэдэг энэ юун дээр зурган дээр 2 нуур хийцэн. Гэтэл Монголд одоо бид нар Улаанбаатар хотод паркийн нэг жижиг нуур байна. Өөрхий одоо би бол бүгд тухтайг тоглодог байсан. Гүнжийн нуур гэдэг сөнгөн хариханд нэг нуур байна. Ингээл баг бол. Гэтэл хамгийн багаар бодоход нэг 100 орчим нууртай байж тэр нууруудаас уурсж байгаа усных нь юм хэмжээ нөгөө агаарын бохирдлыг багасгах хэрэгтэй юм шиг гэж ингэж харагд. Тэгэхээр энүүнд маш том хувь нэмэр оруулж дараагийн нэг алхам гаргасан. Сингапурт очиж үзсэн үү? Сингапурт Марина Бэй ч юу ч үлээ нэртэй нэг том юу байгаа 50 давхрын дээдлэлт хүмүүс усанд ороо явж байна. Энэ манай Монголын энэ өндөр байшингууд дээдлэлтэй усан сан барайсан. Тэнд хүн сэлэн уу яануу тэр бол тэр хүмүүсийн асуудал хэдэн төгрөгөөр сэлэн уу яануу. Гэхдээ хамгийн чухал юм нь нөгөө агаарын чийгшлийг нэмэгдүүлэх гэсэн. Тэгэхээр бид нар тэр усны нөөцийн хоригдлол гэдэг бол зүгээр нэг нуур үсгээ сайхан гэж байгаа хэрэг биш. Үр хөвгтийнхээ төлөө хийж байгаа хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт гэж би хэлэх гээд. Яг том төслүүдийн тухайд аваад үзэх юм бол бид нар хэрлэн гол дээрээ, эг гол дээрээ, сэлэн мөрөн дээрээ, туул гол дээрээ, орхон гол дээрээ иймэрхүү усан сангуудыг боломжийн бүх хэмжээнд нь барьж байгуулмаар байна. Нэг үеэ бодох юм бол одоо манай монголчууд ойлгож эхэлж байна. Ойлгож эхэлж байна. Гэхдээ маш болгоомжтой байхгүй бол тэр усан сангууд байгуулахын хамгийн нэгдүгээр зорилго нь голыг өөрийг нь хамгаалах асуудал байсан. Одоо жишээлбэл бомбтын аршаан дээр голомттой хийсний дараа ажил дуусна гэж хүмүүс ойлгоод огт дуусахгүй. Энэ дөнгөж эхэлж байгаа. Тэр 16 мянган метр куб усыг цуглуулсны дараа доошоо урсц нь тогтмол болно. Тэгэд яг тэндээс дунд гол хүртэл 17 км хуучин толгоотын гол урсж байгаа. Тэгвэл бид нар тэр зам дээр нь бараг чаддаг бол километр тутамд арайч чадахгүй баг. Гэхдээ 5 км тутамд нэг нуур бариад дахиад 3-4 нуурууд баригдах юм. Ингээд нөгөө нэг Европын юу гэдэг бусад хотууд гоё байдаг, манай хот л мяа гэдэг зүйлийн хариулт нь энд гарч ирэх. Энийг эдийн засгийн аргаар буюу та бүгдийн маш сайн мэддэг Адам Смитийн онолын дагуух
зах зээлийн үл үзэгдэгч гар энийг зохицуулахгүй. Харин бид өөрсдөө зохицуулна. Тийм болохоор бид гэдэг үгний ардталд голомт тэргүүтэй компаниуд маань, ард иргэд маань өөрсдөө мөнгө төгрөгөө гаргаад өөрсдийнхөө амьдралын төлөө явуулсан. Тэгэхгүй бол энэ хот чинь байхгүй болох гээд. Гол чинь байхгүй болох гээд. Хэрвээ хот гол байхгүй болчих юм бол насаараа хийж бүтээсэн үйл хөдөлгөөнгүүд нь бүгдээрээ үн цэнэгүй болно. Насаараа хийж бүтээсэн бизнес нь өөрөө үн цэнэгүй болно. Энийг нөгөө доктортой хөгжил гэж яриад байгаа ухаантай. Тэгэхээр доктортой хөгжил sustainable development ярангууд хамгийн түрүүнд байгаль орчин тэр дундаа ус яригддаг шалтгаан ердөө юм. Чи өдөрт хэдэн литр ус хэрэглэдэг? Хэдэн литр ус уудаг? За уухан за 1 2 литр. За 1 юм уу 2 литр хэрэглэдэг нь? Хэрэглэхийг бол одоо хэмжиж одоогийн тоогоор үзэхээр Улаанбаатар хотод орон сууцнд амьдарч байгаа хүн хоногт 130 литр ус хэрэглэж байна. Тэрний 2 литрийг нь ууж 128 литр усыг юунд хэрэглээд байна? 4 удаа жорлоо ороход 40 литр ус явчихж байна. 4 удаа гараа угаахад 20 литр ус орчиж байна. Угаалгын машинд угаахад 60 литр ус нь орчих. Гэх мэтэр гэтэл гэр хороололд амьдарч байгаа хүн 10 литр ус хэрэглэж байна. Нөгөө тэгш байдал хаав. Нөгөө шудраг ус хаав. Тэгэхээр тэр шудраг ус тэгш байдал гэдэг нь тэр талбай дээр тэр парламент тэнд байдаг юм биш ээ. Харин усан хангамжид байна. Тэгэхээр жишээлбэл Голомт банкны хийсэн ажлын үр дүнд тэр толгоотын зүүн салаа болох бах. Зүүн салаад агаар нь цэвэр болох юм бол тэнд байж байгаа гэр ороолын хүмүүсийн усных нь хэмжээ нь багч гисэн Улаанбаатарынхнаас юм уу хотын төвд байгаа хүмүүсээс хамаагүй илүү цэвэр, хамаагүй сайхан агаар амьсгал. Ингиж нөгөө нэг талд нь сайхан юм шиг боловч бид нар орон сууцнд амьдарч байгаа хүмүүс их хэмжээний ус ашиглаж байгаа юм шиг боловч агарын бохирдол тохироод байгаа бол тэрийг нөгөө талд нь байхгүй болгоё гэдэг байдлаар явна. Энэгээр би юу гэж хэлэх гэж оролдсон бэ? Оролдоод байгаа гэхээр бидний яриад байдаг нөгөө шудрагын ус, тэгш байдал, юу гэдэг ардчлал энэ төр гэдэг ингээд гой нэг юм зориг юм шиг юм яриад байдаг юм чинь бүгдээрээ усан дээр байж дээ. Яагаад гэвэл хүн хичнээн баян байлаа гэд 2 литрээс илүү ус ууж чадахгүй. Хүн хичнээн ядуу байлаа гэд 2 литр ус, хоногт 2 литр ус уухгүй юм бол амьд байж чаддаг. Тэгэхээр ус бол хүнийг таньдгүй буюу ус бол тэгшил байх хэрэгтэй. За тэгээ усанд орох тухай асуудал. Би өглөө усаад 3 хоо алхаад халуун усанд орж болдог. Миний хамаатан дулаан буудалд байжгаад халуун усны газар руу 2 буудал яваад мөнгө төлөөд тэнд очиод 7,000 төгрөг төлөө хордог. Хаана нөгөө шудраг. Тэгэхээр энийг бид нар арилгах хэрэгтэй. Энийний төлөө хийх ажил нь нөгөө бүх зүйлийг бид нар зах зээлд эдийн засагт найдаж ойлгох биш, харин хүний амьдралыг бий болгох, сайн сайхан амьдрал, аз жаргалыг бий болгох гэдэг үг нь нөгөө хөгжлийн бодлогын өөрчлөлт юм байна. Тэгэхээр та сая хэллээд доктортой хөгжил гэдээ ярихаар ялцчгүй тэрийгээд байгаа доктортой санхүүжилтийн одоо асуудлууд гарч ирээд энэ дотроо бас нэг төрлийн одоо санхүүжилтийн хэлбэрийн цэнхэр зээлгээд одоо энэ усны төсөл хөтөлбөртэй холбоотой санхүүжилтийг бид нэрлээд явж байна л да. Тэгэхээр энэ хэрээрээ бас Голомт банк бас усны элч цэнхэр банк гэдэг одоо нэршлиг аваад жишээ нь явж байгаа. Энэ хэрээрээ бас төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд явж байна. Тэгэхээр бид нар ингээд яг том дүнгээр ингээ бодлого зохицуул талаас нь те одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэдэг ч юм уу одоо энэ доктортой хөгжлийг бий болгох чиглэлд ингээд анхаарал хандуулад ярьдаг. Тэр мэдээж ингээд уур амьсгалын өөрчлөлтийг ингээд амархан шийдэх боломжгүй учраас бид нэр хувь хүн дээрээ ч юм уу эсвэл одоо аж ахуйн нэгжүүд байгууллагууд бас жижиг ч гэлтгүй одоо магадгүй хувь нэмрээ оруулах шаардлагууд үүсдэг байх л та. Тэгэхээр энэ талаас нь яривал яг одоо хувь хүмүүс аж ахуйн нэгжүүд яг ямар оролцоотойгоор яг энэ усны нөөцийг хамгаалах одоо нөхөн сэргээх гэдэг ч юм уу хуримтлалыг бий болгох талд нь анхаарч одоо хувь нэмрээ оруулах боломжтой вэ? Эхлээд ямар ч байсан Голомт банкнд би их талархаж байгаа илэрхийлмээр. Яг л гэхээр цэнхэр санхүүжилт гэж нэрлээ. Би зөв ойлгосон бол нэг 5 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг цэвэрлэл байгууламж барихад ч юм уу бусад усны барилга байгууламжийг барихад хэрэглэнэ гэдэг. Энэ өөрөө санхүүжилтийн анхны гүйцэтгэл болчихлоо. Урд нь ямар ч санхүүжилт байхгүй дээр нь тэгээд тэр чинь бидэнд ашиггүй юм чи яах юм бэ гэдэг байсан бол одоо санхүүжилтийг үүсвэр байж мэдээж бүүтэй их усүр нарай бага юм шиг ойлгосон. За тэгээд энэ хүүтэйг аваад ингэх юм бол за нэг аршины үйлдвэр хийсэн байлаа гэж бод. Тэгээд 5 тэрбум төгрөгөөр буюу одоо бараг 2 сая доллар болох уу. За арай 1.5 сая доллараар за би цэвэрлэл байгууламж барьлаа. Тэгээд надад ямар ашигтай юм гэж бодож магадгүй.
ашиггүй юм шиг харагдаж магадгүй. Гэтэл ашиг нь шууд танд орохгүй ч гэсэн ус ашигласны төлбөр чинь хэмнэгдэн, ус бохирдуулсны төлбөр чинь хэмнэгдэн, та усаа дахин ашиглах боломжтой бол. Гэтэл ирээдүйд хамгийн үнцэнтэй юм юу вэ? Ус. Тэр ирээдүйд үнцэнтэй болохоос өмнө одоо хөрөнгө оруулалтаа хийгээд усаа хэмнэдэг болчих юм бол ирээдүйн том цохилтуудаас аврах боломжтой болчих. Устай холбоотойгоор хоёр аюул. Хэтэрхий бага, хэтэрхий их. Өөрөөр хэлбэл хэтэрхий бага болоод ган гачиг болоод алга болчихно. Хэтэрхий их гэдэг маань үер. Яг л ус бол яг л байх хэмжээндээ л байж ах хэвээр. Европт нэг тийм бэлэг тэмдэг байт юм а. Тэр нь усныхны бэлэг тэмдэг гээд алган дээр хэдэн тосгоны байшин байж байгаа. Доотлолт нь далайн давалгаа шиг ус байж. Хэрвээ энэ далаа ганцхан метр дээшлэх юм бол тосгон байхгүй бол. Дахиад 2 метр доошлвол тосгон сууж чадгаа байж. Ийм л учраас усыг яг байх хэмжээнд нь л байлгах хэрэгтэй. Тэгэхээр бид нар дэлхийг удирдах чадахгүй учраас дэлхийн усыг их болгоё юу ягаад лам бөөтэ яриад бороог нь оруулаад ингээд тэгээ эсвэл мөргөө залбираад ингэдэг бол сайхан байдаг. Тэгж чадахгүйгээс хойш тэр ядаж хаяг л усаа менеж. Түрүүн чи тэрийг тооцож исэн юуны 130 литр чиний хэргэлдэх хоногт хэргэлдэх усны 2 литр нь л уух учраас цэвэр байг. Жорлон жишээлбэл цэвэр ус яах юм. Тэрний оронд чиний усанд орсон ус нь эргээд жорлон руугаа ордог бай. Чиний жорлонгоос гарч байгаа ус нь гараад тэр арь ширний үйлдвэрт очдог бай. Гэх мэтэр одоо хятадын бараг бүх хотод цэвэрлэх байгууламжийн гадна талд нь цэвэрлэх боломжоос гарсан усаа нуур болгочдөг. Тэр нууранд нь загас өгөө. Яг ийм зүйлийг бид нар хар хором хотод хийхээр төлөвлөж юунд хэрвээ бомбот аршааныг түшгэлж байгаа бомботын нууран дээр маань ийм боломж гарч ирэх юм бол тэнд загас тижин гэсэн бодолтой байгаа. За ингээд нэг явна. Нөгөө талдаа хүн юу хийх вэ гэж. Би нэг 20 жилийн өмнөөс баг 25 болж байна жилийн өмнөөс шүдэ угаахтаа усаа эмнээс сурчгаа гэхэд эхлээд намайг хүмүүс сурсан юмыг тэгдэггүй юу яриад байгаа ингэ загнадаг байсан. Сая би нэг тэгж яриад нэг хүүхдэд нэг залууд загнуулсан. Ягаад вэ гэхээр та айгуу сони юм ярих. Одоо таны хэлдэг шиг юу гэдэг вэ крантаа хонгоолгоод гойжуулж байгаа шүдэ угаад хүн байхгүй болцсон. Мэдхгүй би тэр залуугийн итгэхийг хүсэж байгаа хэрвээ тийм болцсон бол үнэхээр олон жил ярьсан юм байна. Үр дүн гарч хувь хүн талаасаа нөгөө талаас үнэхээр сайн. Гэтэл бидний үеийнхэн банны өрөөнд стакан байдаггүй байсан шүү дээ. Ерөөсөө л гойжуулаад угаах хэрэгтэй. Тэр байтугай шүд угаана гэдэг нь монголчуудын хувьд шин юм байсан учраас урд нь бид нар муухай уучаас шүд угаадаг байсан юм шиг. Бидний хоололт шал өөр ялангуяа шүд угаах шаардлагагүйгээр өөрсдөө хамгийн эрүүл шүдтэй хүмүүс байсан. Тэгээд тэрийг алдсан учраас шүдэн өвдөд ихэлсэн учраас угаах хэрэгтэй. Гэтэл яг энүүтэй холбоотойгоор манай нэг танил маань нэг өглөө уцстаад чамаас олж би ачтаа загнууллаа. За юу болов гэсэн өглөө шүдэ угаагаа зогсож исэн чинь 5 настай ач охин нь орж ирээд манай цэцэрлэг дээр ирсэн та усаа амин гэсэн гэж. За тэгэд хүнд хамгийн их нөлөөлдөг юм чинь үр хөвгт нөхгүй. Хүний амьдралын утга учир чинь мөнгө төгрөг амжилт юу гэлээ павер карьер биш шүү дээ. Харин тэр бүхнийхээ арталт нэг үр хөвгтүүд нь л сайхан байвал хүн хамгийн сэтгэл амар өгдөг. Гэтэл тэр хүнд юу бодогдсон бэ гэхээр нэгдүгürt би чамааг ерөөсөө тэр ингээл шүдэ угаа муугаа гэхээр загийн дэлхийн дарах хүн юм яриад тахтай яа ингэж болохгүй ч гэж боддог байсан чинь усны асуудал хамгийн том асуудал мөртлөө хамгийн жижиг юмнаас эхлэх хэрэгтэй юм. Тэр нь хүнээс эхлэх хэрэгтэй байна гэдэг ийм л асуудал. Одоо та усанд орохдоо яаж ордог? Таны шүршүүр ямар вэ? Шүршүүрэн дээр бид нар ямар нэгэн шүүлтүр хийж үгүй. Юу чинь угаалгын машин чинь ямар угаалгын машин бэ? Угаалгын машинда 5 кг цагаан цамцаа хийгээд угааж гин үү? Эсвэл нэгээр нь угааж гин үү? Гэх мэтэр хүн болгонд хийж болох олон асуудал. Дэлхийд дахиад нөгөө би бол нэлээд миний бодлоор бол ярих дургүй сэдв. Гэхдээ дэлхийд ихэнд хэрэгдэг сэдв, гендрийн сэдв. Би бол эмэгтэйчүүдийн эрхийг Монгол улсад ярьж болохгүй гэж боддог. Яагаад гэвэл Монгол улсад уламжлаад байх юм бол эмэгтэйчүүдээс илүү эрхтэй учраас. Тэгш байдлыг ярьж эхлэх юм бол эмэгтэйчүүдийн эрхийг багасгах гэдэг учраас ярьж болохгүй гэж боддог. За тэрийгээ орхиод бодохоор дэлхийд дахинд авч үздгээр гэр бүл доторх усны хэрэглийг шийддэг хүн бол эмэгтэйчүүд гэр эзэгтэй. Одоодоор хаяал би үзэгчдээс асуув. Танай банны өрөөний галтгооны өрөөний угаалтур ямар вэ? Хідэн одоо юу гэдэг өрөөтэй байна.
Өрөөх юу гэхээс автай байна. Нэг байгаа тэрэндээ дүүргээд угааж гин үү эсвэл гойжуулсараа угааж гин. Тоолоод үзээр бүх газар тоолортой болцсон учраас гойжуулаад нэг нэгээр нь аяга угаагаад үз нийлүүлээд бүгдээр нь хэдийн хэмжээнд ус юм. Ингээл яваад. За энэний арт талд. За би нэг хүний яриа сонсчихсан жоохон халиад байна. Гэхдээ би өглөө болгон ухаан орсон цагаас өглөө болгон алтан дайраа ариун ганг нуур минь өршөө гэд ээжийнхээ сүү өргөж ирснийг сонсож өссөн учраас би хизээч хэнийгч алтан овоо руу ганг нуур руу ойрт болохгүй гэд нэг хүн уртаа ярьж ирсэн. Яг тэр үн шиг сая хүн ухаан орсон цагаас эхлээд ээж нь усаа химнээд байгааг аав нь усаа химнээд байгааг харсан бол тэр хүн ямар ч том захирал ямар ч том алтны уурхайн эзэн болсон байна гэсэн толгойд нь нөгөө баг тархинд нь үлдсэн тэр зүйл байхгүй учраас усаа хэмнэх тухай асуудлыг ярина. Бид ийм юмгүйгээ ус хэмнэх тухай ойлголт байхгүйгээр алтан чухал гэж хэлээд алт руу дайрснаас болоод түрүүчийн 700 кг алтыг 700 мэдгүй 7000 тонн за 70,000 тонн 700,000 тонн алтны төлөө 700 юугаа голоо ширгээсэн. Одоо хүмүүсийн толгой жоох ч гэсэн бодолд орсон. Миний бодлоор дахиад нэг 10-20 жил дахиад 1-2 генерашн солигдох юм бол жинхэнэ утгаараа усаа хайрладаг бол. Тэр үед нь тэр алтаа тэр юугаа байдیں۔ Бүгдийг нь олборлооч. Тэр үед нь технологич илүү байгаль орчинд дэлж. Яагаад гэвэл нөгөө дэлхий дахин чинь сүүлийн 300-400 жилийн хугацаанд юуны ажил төрийн хид хідэн хувьсгалыг даваад одоо ажил төрийн 6 дахь хувьсгал гэдээ яригдчихэж байгаа энэ цаг үед эргээд бидний амьдрал чинь өөрөө юу юм биш үү? Байгаль орчин юм биш үү? Одоо жишээлбэл эмэгтэйчүүд дээр ялангуяа зөв хооллолтын асуудал, эрүүл хооллолтын асуудал, нөгөө биеийн жим барих энэ төр гэж ярьдаг. За нийт сүүлийн үед баруунд модонд ороод байгаа минималист амьдрал энэ төр гэж ярьдаг. Тэрийг жоохон өөрөөр орчуулвал юу байна гэж Монголын нүүдэлчдийн амьдрал гэж байгаа. Эрүүл хооллолт гэхээр улиралдаа зөгцсөн хооллолтыг хилдэг болохоос бага хооллохыг хилдэггүй. Тэгээ монголчуудын нөгөө гайхамшигтай зунжанга цагаан иддэг, өвлжингөө мах иддэг. Тэр нь нөгөө шүдэн ямар сайхан эрүүл монголчууд байсан. Хизээч монголчуудын дунд явхад гүзээтэй ирхэн харагддаггүй, тарган ангитай харагддаггүй ус гэдэг. Энэ юм чинь эргээд бидний нэг мундаг хөгжил дэвшилгээд байгаа тэр барууныхан тэр Америкийн чинь бидний өвөг дээдсийн амьдралын хэв маягийг өөрсдийнхөө зорилго болгоцсон явж. Тэгтэл тэртээ тэргүй тийшээ очихын тулд өөрсдөө бид нар тэнд байгаа юм биш тойрч тэдрийг дагаж алдаж баахан хүүхдүүдээ хитжинтэй болгоод баахан коло Макдоналдс идэж баларч чаад тийм байна биш юм байна гэж явах юм уу? Эсвэл зунжинга харуулаа идээд арцаа уугаад арга уугаад тарга уугаад явах юм. Ийм асуудлыг бид нар бодох учраас таны хэлдэг нөгөө санхүүжилчин ч гэсэн ийшээ хандмаар. Яг усан дээрээ зарцуулаад усны менежментийг хийгээд эхлэх юм бол бид нар туул гол руу орж байгаа бохир усны хэмжээг хэд дахин багасгаж чадна. Туул руу орж байгаа усны хэмжээ багаснаар юу болно гэж? Таны халааснаас гарч байгаа мөнгөний хэмжээ багасна. За чи итгэхгүй байгаа за ёстой яг худлаа ярьж байна. Та өдөрт жилд хэдэн удаа ханаа төрдөг? За нэг удаадаа ямар ч зүрхнэ. За нэг удаа хүрэх үү? Сайн би сайтай байна. Би бол 4-5 удаа хүрсэн. За нэг удаа ханаа хүрэхдээ хэдэн төгрөгийн зардал гарах вэ? Одоо юмний за нэг тойлоо. За 100,000, за 50,000. За нэг удаа учраас 100,000 гарч. 1.5 сая хүн нэг удаа юу өрөөд ханаа түрээд 1.5 саяг 100,000-аар хүрч. Бидний ханиадны зах зээл энэ л биш. Тэгэхээр хэрвээ чи нэг удаа ханиад хүрдэггүй болчих юм бол эсвэл хөнгөн тусаад 100,000-ыг биш 50,000-ыг хэрэгжилчих юм бол чиний мөнгө хэмнэгдэх гээд байна. Тэгвэл тэр чинь усны чанараас болж байгаа. Туул гол руу орж байгаа бохир усны хэмжээг багасгаж чадах юм бол ялангуяа хүүхдүүдийн маань өвчин багасч халдварт бус өвчнүүд. Одоо доор хаяалаар л та Монгол улс за Улаанбаатар хот ч байж магадгүй шүү. Манай эрүүл мэндийн сайдын хэлж байгаагаар 10,000 хүнд ноогдох орныхоо хэмжээгээр дэлхийд дээгүүр ордог. Өөрөөр хэлбэл бидэнд орд дутагдав. Гэтэл хүүхдүүд нь шалан дээр хөвтөд шин. Тэр чинь орд дутагдаад байгаа хэмжээ биш. Харин гол нь туул гол маань, дунд гол маань, сэлб гол маань бохирдсон учраас хүүхдүүд маань халдварт тус өвчнөр байн өвдөд. Ханиад нь дээрлэхүүлээд ханиад нь нөгөө түрүүний хэлдэг агаарын бохирдол хөрсний бохирдол босч юм. Гэтэл агаарын бохирдол хөрсний бохирдол гэдэг бүх юм чинь өөрөө усан дээр очиж зангил. Усны эрүүл байх юм бол бусны эрүүл болоо.
Маш чухал асуудлуудыг хүндлөө. Хоёулангийн ярих цаг бас хязгаартай байгаа учраас энэ хүрээд бас дуусгах шаардлагатай болж байна. Гэхдээ мэдээж яриад байвал маш сонирхолтой сэдвүүд гарч ирэхээр л юм л та. Тэгэхээр хамгийн эцэст нь та одоо танаас асуухад яг олон нийт одоо бит хоёрыг сонсож байгаа хүмүүст яг энийг л яг чухал шүү гэдгийг ойлгочихосоо гэж боддог тийм одоо ойлголт байвал та тэрийг хэлээч. Маш олон цаг ярмаар юм шиг, маш олон удаа ярмаар юм шиг. Би бол одоо сүүлийн 20 жил ярьж. Яг цагаа тулахаар би 20 жилийн хугацаанд шинэ юм юуч ярьсан. Дээр нь би өөрийнхөө ярьдаг юмыг судлаад хайгаад үзтэл бараг л Аристотелесийн үеэс Платоны үеэс ярьдаг юмыг л яриа л ирж ийж. Тэгээ би нэг инээдтэй юм шиг нэг юм хэлий. Аристотель гэдэг одоо эртний грекийн агуу том суутны хүн болгоно л мэддэг. За яг ямар судлаа үг хэлсэн яасан гэдэг хамгийн цуутай үг саяхан арай жоохон хошин шог байдлаар хамгийн цуутай сургаал нь юу байсан бэ гэхээр одооны энэ залуучуудын хувцлалт ерөөсөө бишээ гэж хэлсэн үг нь хамгийн цуутай сургаал байжээ гэх. Ягаад гэвэл бүх үеийнхэн тэгж хэлдэг. Би бол одоо өөрөө залуухан багтаа аав ээжтэй наад хувцас янзлаач ийм сони юм өмсөд гэж хэлвэл загнуулдаг байснаа одоо би хүүхдүүдэд тэгээ загнаа сууж. Тэгэхээр энэ хүний ертөнцийн жам юм байна гэдгийг 2000-3000 жилийн өмнө Аристотель гарчиж. За гэтэл Архимед Эврика гэд гүйсэн те нүцгэн гүйсэн гэдэг тэр нь устай холбоотой шүү. Энэний арт тал дээр Эврика гэдэг юм дээр би одоо энэгээр зүгээр л нэг юмыг бодоосоо гэдэг нь энийг үзэж байгаа хүн болгон хэрвээ үзчихвэл яг одоо ч юм уу эсвэл энийг дуусны дараа ч юм уу утсан унтрааж хагаад нэг нүдэ ханж хагаад 30 секунд нэг асуултыг л өөртөө тавиасан. Ус гэж юу вэ? Ус гэж надад хэрэгтэй юм. За энд маш олон хариултууд байх. Тэгвэл ус гэж юу юм бэ гэдэг энэ асуултанд одоо та өөрийнхөө хүүхд рүү хараа. 30 жилийн дараа хүүхд чинь юу гэж хариулах вэ? 300 жилийн дараа таны 6 дахь үе, 7 дахь үе юу гэж хариулах вэ? Өөрөөр хэлбэл эргээд та түрүүний хэлсэн би тэн дээр зориуд өнгөрцөө ягаад гэвэл дахиад 3 хоног ярьдаг учраас ус чандам нэртнэг. Чандам нэртний өмнө нэг үг байгаа. Хүслийг хангах чандам нэртнэг. Хүслийг хангана гэдэг нь юу вэ? Хүний хүсэл юу вэ? Түрүүн би олон дахин хэлэх гэсэн хүний хүсэл хамгийн ариун, нандин, хамгийн эцсийн том хүсэл бол үр хүүхдүүд нь эрүүл сарвал байгаасаа гэдэг хүсэл. Тэгвэл тэр хүслийг биелүүлдэг тэр юунаас илүү чандам нэртнээ өөр ус юм байна. Гэтэл бид нар 3 настай хүүхдийнхээ амтархан уудаг усаар жорлондоо хэрглэж байна. 6 настай хөөрхөн огныхоо нүрээ угаадаг усаар тэр нэг шороотой төмөр буюу машин угааж 13 настай дөнгөж одоо амьдралд орох гэж байгаа хөөрхөн охиныхоо хүүгийнхаа усанд ордог усаар арьс сумлаас ууж. Энийг л та бүхэн маань бодооч. Ерөөсөө бид усны асуудал гэхэр нэг газрын юм уу тэр нэг төрийн энтер гэж бодохоос илүү ерөөсөө хүний амьдралын утга учир нь юу вэ? Банк яагаад усны асуудалд хөрөнгө оруулаад эхэлж байгаа? Банк яагаад цэнхэр санхүүжилт гэдэг юм яриад эхэлж байгаа? Яагаад цэнхэр ингэж гараад ирэхээр бүгдээрээ хамтдаа ирээдүгөө үр хөвгтэй байлгахын тулд усанд анхаарахаас өөр аргагүй болж. Усанд анхаар чинь ус чухал шүү гэж хэлэх багтчих. Хэлж байгаа бол маш сайн. Гэхдээ энэ дээр нэмээд үйлдэл хиймээр байна. Тэрийн шүдэ угаахс эхэлнэ. Аяг тав угаахс эхэлнэ. Хөдөө гадаа явахдаа хог хаяхаас эхэлнэ. Тийм болохоор үр хөвгтэй хайрлцгаая. Тэр үр хөвгтэй хайрлах хамгийн энгийн арга бол усаа хайрлах арга юм аа л гэж хэлмээр. За маш их баярлалаа. Тэр ингээд үзэгчтэй бас таны хэлсэнчлэн яг ус гэж юу вэ гэдэг асуултыг нээлттэй үлдээгээд хоёлаа яриагаад басгая те. Өнөөдрийн энэ дугаарт маань засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын дарга Батбаяр оролцож маш сонирхолтой хэрэгтэй мэдээллийг хуваалцлаа. Бүх ярилцлагыг сонсож бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.